Баянхонгор аймгийн Хүрээ-Марал сумын харьяат дэлхийн бүхийн анхны аварга Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын начин бүх тайлбарлагч шагдрын чанар вакциныг гигэн дурсгалд зориулан гэр бүл, ах дүү, найз нөхөд шавнараас нь санаачлан төрсөн нутагт нь алдаршуулан хөшөө босгох ажлыг эхлүүлээд байна. Хөшөө ер нь алдрын мөнгөжүүлэх ажлын хүрээнд сайхан хөшөө босгох гэсэн бодлоо байна. Хөшөөг нь орон нутагт нь босгох дээр юм уу гэж олон хүн саналтай байна. Тэр саналын дагуу Баянхонгор аймгийн Хүрээ-Марал суманд босгохоор ярьж хийж байна. За зөвхөн нэг хөшөө босгох биш. Ном гаргах, нэг канал хийх гол гурван ажил нь бол энэ байх юм. Тэгэхээр сумандаа хийгдэх ажил нь бол сургуулийн нэрмж тийм нэг хүний нэрмж сургуулийн одоо энэ хөшөө босгох явцдаа урд хэсгийн нэг цэцэрлэгт талбай хүрээлэн хийгээд биштэйхэн төвчүүлчихье гэсэн. Ийм бодол яриатай байгаа орон нутгийн одоо найз нөхдөд шавнар одоо ийм хүрээний ажил хийе гэсэн бодолтой байна. Ажил аваа явж байна. Хүмүүсүүд сайхан дэмжиж хүлээж авч байна. Хөшөөг үүдэн чулуу гэж инг тавин захиралтай чулуун урлалын кампани хийж байгаа. Хөшөөний өндрийг 2 метрээр хийж модель гаргаж байсан. Тэгээд захиалга өгсөний дараа хийж байгаа нөхдүүд маань сэтгэл гаргаж гадаа байх юм байна. 2 метр арай бага 250-аар суурийн 150-аар ингээд 4 метрийн өндөртэй хөшөө хийе гэсэн. Ийсгээд яг ажлаа хийж явж байна. Хөшөө юугаар хийх үү гэсэн бас нэлээд яриа гарсан. Хөрлөөр хийх үү, өөр төрлийн металлаар хийх үү, чулуугаар хийх үү гэж. Тэгээ хөрлөөр хийхээр одоо энэ урт захиалж хийж байгаа хөшөөд бол 50 жилийн баталгаа гэдэг юм байна. 50 жил гэж нэг хөшөөний хувьд бол урт нас биш юм шиг санагдаад. Тэгээ чулуу бол хэдэн мянган жил гэж ярьдаг юм байна. Бид мэдэхгүй одоо хэдэн үедээ босгосон өсөгтэй зурагтай хөшөөнүүд байж л байдаг. Энэгээр бодсон ч гэсэн чулуугаар хийсэн дээр юм даа гэж. Чулуугаар бол сайхан хийж болдог бол чи одоо багш техник мэргэжлийн улсууд нь чулуу үйлдвэрлэл бас манай Монголд сайн мэдсэн юм байна. Одоо шилдэгээс нь дутуугаар уран нарийн хийсэн олон бурхан байна, олон хөшөө хийсэн байна. Сайхан болсон гэдэг цагаан цай өрөмгийн боржин гол хийж байна. Төрүүчийн хийсэн хөшөө төр хэдлүүд бол тийм боронзон өнгөтэй ч юм уу, гадаа бол их гоё өнгөтэй болох гэдэг. Энд одоо бид бас сэтгэл дүүрэн байгаа хөшөө хийж уулзаад их баярлж байгаа. Хөшөөний хувьд. Каноны хувьд соёл бот гэдэг энэ залуу хийж байгаа. Манай Баянхонгор аймгийн улсын начин Норвей хүүхэд. Нэгдүгээрт одоо өвхөний хүүхэд юм, нутгийн хүүхэд юм. Энд бас сэтгэл гаргаж хийж байгаа нэлээд материал юмнууд авсан. Энүүд бас стайм болж байгаа гэсэн найдаж байна. Яг канал хийхэд бол юуны канал хийх, ном хийх, энэ хөшөө хийхэд бол их олон хүний сэтгэл гар орж иж үтэх ажил юм байна. Хүмүүсд дурсамж авах юм, янз бүрийн тэгж хөвлөжтэйхэн болох гэсэн санаа хэлэх юм. Бодит тусалцаа бас хэрэгтэй байх юм. Энэ тэр бол одоо хүмүүсд нутгийн олон дүн энэ хүний маань найз нөхдүүд, шавнар хамт ажиллаж байсан хүмүүсүүд энэ дээр бас сэтгэл гаргаж ажиллаж байгаа. Өнөөдрийн мэдээлэл дээр бол зөв олон хүн бас мэдээсээ тэр болгон хүнийг танихгүй юм, утас жирэмсийг мэдэхгүй юм, хэл дуулахгүй хаа зарим одоо над хэлэхгүй яагаа гэж бодохоор хүн байдаг. Нөгөө талаасаа одоо хүнд янз бүрийн боломж бий. Тэр талаасаа ажил явахд бас тусалж болох боломжууд чиг чинээр гарч ич болох юм гэсэн ийм санаа гаргаж нарыг бид нөхдөд мэдээлэл өгтөд ийж цуглаж ярья гэж өнөөдөр зөвлөсөн. Энэ хөшөө ерөнхий загвар энэ хөшөөний нийтэн төр бол 4 метр байх нь. Хөшөө метр агас, суурин хөшөө 2 метр агас, суурин метр агас. Тэгээд суурин дээр нь суурин 4 хөндлөлт дээр нь энэ хүний одоо хийж байсан ажлын чиглэл дээр нь нэг талд нь одоо дэлхийн аварга болсон тухай, нөгөө талд нь одоо 35 жил бүхийн спортыг тайлбарласан
Үүнээс улсын баяр наадам цагаан сарын барилдааны гэхэд 31 жил тайлбарлсан байгаа. Тэр төлөв ч юм уу. Энэ одоо нэг тодорхой хэдэн үеийн дараа ч юм уу нэг 200 оны дараа ч юм уу нэг нэртэй төдий нэг хөшөө байвал бас хүмүүсүүд ямар ч хэвчтэй юм. Энэ хийж байсан юмнуудыг бас энэ үлдүүл зүгээр юм гэсэн юм санаагаар. Энэ дөрвөн талаар энэ төр юмнуудыг бол гаргах юм бодолтой байна. Тэгээ хөшөөний урд нь нэг гэрийн бүрэн дайртай зайд багтаад нэг том шатар хийх юм бодолтой шатарыг хөлөгийн нөлөөлсөн шатар нь захиалсан тогтсон. Тэр шатарыг бол нэгдүгээр өөрөө шатар дуртай байсан юм. Хоёрдугаар тэр цэцэрлэг түрээлэнд хүнтэн сууж тоглож энэ хүмүүс ч бас наргантай хөгжилтэй байхад нь ч бас нэмэртэй юм. Эртхэн хөшөө хийж дуусгасан үнийн хийгдэх юмнуудыг бол одоо эхэлж хийх бодолтой. Би ингээд нэг 15 үеэр өрөвч юмнуудаа аваад гарна өдөр нэг хүнтэй санаа тээвэр юмнуудаа ярьж байгаа. Тэгээ хөшөө босгосны дараа тэр юмнуудыг хийгээд байх нэг зохимжгүй хоёр мод зөвлөг суулгахаас хүсвэл цаг хугацаанд хэмжиж байна. Ажил тойруулаад нэг тогтчлтын ажил. Хөшөөний тогтчлтын ажил ихэнх нь одоо хийж байна. Сандал судалтай зүйлстэй. Мод зүйлтэй, сандал судалтай, гэрэлтэй, явган хүний замтай. Тэр сургуулийн урт талбайг л өхөлд нь тогтчуулъя гэсэн санаа. Хөшөөгөө тойрсон одоо цэцэрлэг маяг. Тэгээд тогтчлттай. Хөшөөний цэцэрлэг төрөө бас гаргах гэдэг шүү дээ. Тэгээд одоо 100 шатад 28-30 метр. Тийм. Тийм. 28-40 метр. Тэгвэл шүү. Гашаатай талбай. Энийг л тогтчуулъя гэсэн санаа байна. Манай сан барилдааны хувьд анхны дэлхийн аврах энэ хүний хөшөө яг төрсөн нутаг баян хураагүй хөрөө болсон юм. Сургуулийн урдлын талбай дээр босох гэж байгаа их сайхан мэдгшээлтэй. Сан бусдаас анхны хөшөө болж байгаа ба. Тэгтээ бацгүй хөшөөг дэлхийн аврах бацгүй хөшөө баян хураагүй хэдэн цагт босгосон гэсэн бид тэр үзэж байгаа. Тэгэхээр тэрнээс идүү хэмжээнд анхны дэлхийн аврах гэдэг болохоор гэдэг өгөөрэй. Бүхэн төрлүүдийн анхны дэлхийн аврах шүү дээ. Нэг сайхан хөшөө болж байгаа байна гэж ингэж баярлсан. Тэгээд энэ хөшөө дурсгал энэ ажил хийж байгаа холбогдоод олон хүн сонсоосаа мэдээсээ тэгээд бас нэг удаа бас сони хөдлөр бас ярилцсан өгөл зүгээр юм байна лээ. Сүүлд нь хүн над хэлээгүй энэ гэсэн бодлол гарвал сонин дээр гарсан шүү дээ гэдэг. Сүүлд дээр гарсан шүү дээ. Бид хариулт бас зүгээр юм байна. Шавдрын чанарваа бол одоо үнэхээр одоо Монгол улсад бол бүтээсэн, хийсэн их үйлстэй. Энийг Монголын ард түмэн бол одоо бүгд бид хүнээр хэлэлцгүй мэдж байгаа. Энэ хүний алдрыг одоо мөнгөчүүлэх энэ сайхан ажиллагаа бол одоос ах トゥ хамт олон найз нөхөд энэ сум урны өдөрлгүүд бас тийм бичмэл хийж байгаа. Одоо өнөөдөр нээлтийн хийгээд бид хүн ярьж байна. Тэгээ энэ хүнийг мөнгөчүүлэх энэ сум урнд нь одоо хөшөө тусгалыг бий болгох энэ ажилд бас сумын өдөрлгүүд аймаг орон үндэсний бүхий холбоо, сан бүхий холбоо, тэгээ найз нөхөд, ахын дүүс энэ шавнэр энэ хүмүүс бас идэвхтэй оролцож үнэхээр одоо бас энэ хүний алдрыг мөнгөчүүлэх төр өдрийн бас тэмдэглэлт өдрийг тэмдэглэл сайхан өнгөрүүлэхийг улс даяар бас илэрхийлж өгдөж энэ хангамжаа зохион байгуулна хаа гэж бодож байна. Тэгээ энэ бол одоо бас манай энэ гоё одоо сумын төр зохиолын байгууллагууд бас нэлээд бэлтгэл хангаж нэлээд бас оролцсон хаа гэж найдаж байна. Тэгээ бид хүн ч гэсэн одоо бас сумын зөвлөл аймгийн орон нутгийн зөвлөлүүдтэй бас хамтарч энэ ажлыг зохион байгуулахад бас яг цаг ойрцоо учраас цаг гаргаж сэтгэл гаргаж энэ аргамжийг бүтээв зохион байгуулахад бас оролцсноо гэж бодож байна. За манай вакцин одоо алтрыг мөнгөчүүлэх гэдэг юм уу? Ясан бүтээсний мөнгөчүүлэхээр манай
Сингаравтан манай багшийн хүүхдүүд танил найзууд нь шавнар нь ингээд их нутаг орныхон их ажлыг үүсгээд ингээд явж байгаад би бас талархаж ийм их алдрыг ийм их хүндэтгэлийг бүлээх тийм ёстой хүн гэдгийг бол би мэднэ багшигаа. Тэгээ энэнийг бол их бэлгшээж их зөв сайхан ажиллуулж байгаа юм байна гэж бодож байна. Манай багш одоо олон хүнийг бүхийн замд оруулж олон сайхан бүхтрүүлэх саадна. Тэр хүүхдүүдээс бөхөр одоо барилдаж амьдралынхаа сайхан замыг болж бүхийн их гэр бүл багтна гэдэг өөрөө хүн төлөвшөж одоо өрхөн болох. Тэгээд амьдралд нь ах үед нь одоо хүн зөв болох маш их нөлөөлдөг. Тэгж их буян хийсэн хүн. Тэрнийх нь одоо нэг нь 1979 онд багшийн хараанд өвтөж гол 10 жилээс ирж 80 оны Олимпийн бэлтгэлд одоо хамрагдаж тамирчин бол тэрнээс хойш 11 жил багшийнхаа удирдлагуудаар усын шгшээ багт тамирчнаар ажиллаж байсан. Тэгээ багшийнхаа буйнаар одоо болтол энэ бөхөр би хоолоолж идээд энэ бүхийн буйнаар амьдраад явж байгаа. Тэгэхээр багштай мөргөж явдаг. Ерөөсөө бурхан багшийн нэг л утга биш те. Намаа хүндлэх яах вэ? Гэхээр багшаа хүндлээд нааваа 3 дугаар одоо намаа. Тэр багш хүн гэдэг бол ерөөсөө маш буянтан байдаг. Тэгээд тэр утгаар би одоо багшигаа одоо мөргөж хүндэлж явдаг хүн. Тэгээд багш маань зүгээр нэг зөвхөн багш биш. Өөрөө агах том бүх хүн. Дэлхийд Монгол хүний одоо таниулсан зүгээр бид нар одоо юм их мартадаг хүмүүс шүү дээ. Одоо багш маань хэлж одоо дэлхийн авраг гэдэг бүхэн төрлийн дэлхийн авраг дэрхэн цолыг аваад ирж байхад одоо тэр үед бол маш том үйл явдал болж байсан. Дараад нь одоо Монгол хүн сансарт нэслээ. Дараад нь одоо төгсөн баяр авраг Олимпийн авраг болоод ирэхэд одоо монголчууд яаж ил тэрний энэ зэрэгцгэл юм болж байсан байх зүгээр багшийг одоо дэлхийн авраг болж явах бидний ямар юу түүхт байсан мэдэхгүй юм чинь. Тэгээд би боддог юм одоо Монгол хүн дэлхийн авраг болоод одоо надад чинь 40 жил болчихоо. Тэгээд уурчин 40 жил болсон. Тэгээд тэр үед тухайн үед би гэгмэнд фэйсбүүкэн дээрээс яаж аваад би бичиж байсан ингээд Монгол хүн дэлхийн авраг болсны 40 жил явуулж байгаа. Манай самби холбооч дууссангүй, энэ дууссангүй. Ингэж бид нар юмаа мартах юм аа. Одоо 40 жилийн дараа төгсөн баяр аврагыг ингэж мартах юм байна. Энэ л бидний их том алдаа гэж бас фэйсбүүкэн дээр тухайд бичижснээр санаж байна. Тэгэхээр ийм хүмүүсийг бид нар мартаж болохгүй. Бид нар ерөөсөө л аавж удам угсаагаал мартах юм бол бидний чинь юм цаашаа үргэлжлэх хэцүү шүү дээ. Одоо мэдээллийн юм олон болсон өөр юмыг дагаад л өөр юм шүтээд явах. Тийм тэгэхээр энэ их зөв ажил болж байгаа юм байна. Тэгээд олон сайхан шавнар нь байгаа. Мэдээж энэ одоо ажлыг энэ сайхан үйлийг одоо мэдээгүй сонсоогүй бас шавнарнаас нөхтөн одоо байж болох. Тэгээд тэр хүмүүс одоо энэ ажилд одоо итгэлийн оролцоо багшийн маань энэ сайхан үйлсэд одоо хүчин зүтгэж энэ санаа сэтгэлээ нэмэрлээ сайхан сэтгэл нэмэрлэх байхаа гэж би одоо итгэж байна. Тэгээд энэ сайхан үйлс багшийн ажилд одоо хэлж нарийн оролцсон тэр сайхан нээлтэнд нь оролцсон. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд одоо сонсоогүй мэдээгүй найз нөхөд хүмүүс байвал би бас энэ дээр нэгдэж уулз санаа бодлоо одоо нэмэрлэхийг одоо уриалж бас хүсэж байна. За ингээд бидний багш Монголын бүхэн төрлүүдийн анхны дэлхийн авраг Монгол улсын ачин бүхийн нэр тайлбарлагч Жанар багшийн маань хөдөлмөр алдрыг мөнгөжүүлэх энэ сайхан ажил эхлээд явж байгаамаа. Энэ ажлын хүрээнд төрсөн нутаг болох Баянгөр аймгийн Үрээмар суманд хөшөө дурсгалыг босгох. За зөвхөн хөшөө босгох төдийгүй жижигхэн бас боломжийн тогтчлолттой юм цэцэрлэгт хүрээлэн маягийн одоо иймэрхүү бүтээн байгуулалт хийгдэх гэдэг ингээд явж байна. Хөшөө дөрсөн одоо сандал суудлан гэрэлтүүлэг, явгууны зам зүйлэг мэтлэнгийн одоо ийм тогтчлолттой юм сайхан хашаа талбай ингээд засаж засварлах. За дээрээс нь
Чанар багшийн тухай ном гаргах, мөн баримт кино хийгдэх. За Ураймарал сумын сургуульд бас нэрмж танхимын одоо байгуулах гэх мэтлэн ийм сайхан ажлууд санаачлагдаад технисээ бас ажил нь хийгдээд ингээд явж байна. За Чанар багшийн хувьд бол одоо Баянгор аймгийн бөхчүүдэд хөгжүүлэх, Баянгор аймгийн олон улсын золтонтой болох энэ ажилд бол одоо маш их сэтгэл зүрхээ зориулж олон жил зүтгэж ажилласан юм байдаг. За миний хувьд бол одоо амьдралынхаа сүүлийн жилүүдэд хамт байж холбогдож шавь нь болж явсан юм хүн. Тэгээд хамгийн наадах нь хэд одоо миний төлөө намайг улсын золтой бүх болгохын төлөө их олон зүйлийг зааж сургаж олон одоо ажлыг санаач хэлж ингэж зүтгэж явсан. Энэ сайхан одоо хөдөлмөр алдрыг мөнгөжүүлэх энэ том ажил энэ өхөнд одоо нэг ялангуяа манай Баянгорчууд бөхчүүд шавнар нь та бүхнийг одоо бас энэ ажилд дэмжиж оролцоорой гэж уриалж хүсэх байна. Багштай хамт найзал нөхөрлж явсан, за улсын шгшээ багт одоо хамт ажиллаж явсан. За мөн одоо үе үеийнхэн шавнар нь одоо маш сайхан оролцож байна. Олон сайхан алдартай гавьяатай мундаг бөхчүүд оролцож байна. Ах дүүс, за мөн гэр бүл өр хүүхдүүд нь бас итгэл гэж оролцож байна. Тийм учраас одоо би бол нутгийнхныхаа хамгийн ихээр уриалах ийм бодолтой байна. Баянгорчууд минь, за мөн Баянгор аймгийн манай бөхчүүд, за удирдлагууд одоо өөр юм байдгийг бүгдээрээ одоо энэ ажилд бас тусалж дэмжиж оролцоод багшийнхаа энэ Баянгор нутгийн алдарт бүх эрхэм хүмүүн Чанар багшийнхаа энэ хөдөлмөр алдрыг мөнгөжүүлэхийн сайхан ажилд итгэл оролцоорой гэж хүсэж байна. За энэ хүний алдар хөдөлмөрийн мөнгөжүүлэх ажлын хүрээнд бол хөшөө бол зүгээр нэг цулгаа авсах наашаа юм. Энэ далманд Цомхон сургуулийн нэгдлийн гэрээстэйхэн цэцэрлэг түрээлэнтэй, суудалтай, гэрэлтэй, замтай, мод цэцэрлэгтэй ийм болгочих. Тэр бас нэг загалдах зарим байгууламж жижиг боловчсон юмнууд хийх бодолтой байгаа. Дээр нэг баримт кино хийх, ном гаргах ийм ажил бол багтаж байгаа юм. Тэгээд энэ хүнтэй холбоотой юм ингээд хийгээд эхэлсэн чинь бол материал хангалттай юм байна. Радио телевизийн фонд ч байна, олон нөхдүүдийн дурсамжч байна, урд сонин хэвлэл юм дээр гарчсан ч байна. Энэгээр ер нь сайн материалаар төлөвлөмж юм ичвэдэг гэсэн санаа энэ ажлыг эхэлж хийж байгаа бидэнд бол нэг тийм жаахан эмзэглэл байна. Гэхдээ энийг олон нөхдүүд санаа тавиад тал талаас нь одоо сэтгэл санаа өөрсдийнхөө одоо боломжтой юмудаар сэтгэл гаргаад хийхэд бол бас давагдчихгүй ажил биш. Төрөөчийн ажлын явцаа зарим одоо нөхдүүд бол хийж байсан хийх юмныхаа талаар гэрээ яриа хийх гэдэг хүнд дийлэхэд бол энэс жишээ сайхан хийж болох юм биш үү? Бид ингээд хий гэсэн ийм сайхан хандлагч бас гарч нэлээ өрөм өгч байгаа юмуд байж байна. Үүдэн жолоо гэж чулуун эдлийн уралдын Монголд урдаа барьдаг компани, тайван захиралтай компани хийж байгаа. Энэ нөхдүүд их сэтгэл гаргаж ер нь энэ ажлыг үтээхэд цаг наргүй ажиллаж байна хүмүүсүүд нь. Тэгээд тэр бол энэ хүний хийж байсан ажлын буян бос байдаг юм байна. Очоод энэ хүнтэй холбоотой юм ярихд бол одоо танихгүй, мэдэхгүй хүн бараг байхгүй. Чадах хэмжээгээр л одоо сэтгэл санаа гаргаж ажиллаж байгаа тус бидэнд урам өгч байна. Энэ ажлын өрөөнд урьдчилсан байдлаар нэг 100 орчим сая төгрөг төлөвлөсөн юм. Явцын дунд бас төлөвлөгдөөгүй зардлууд бас гарах юмстай юм. Одоогийн байдлаар бидний төрөөчийн хөшөөний урьдчилгаа зарим зүйлүүдийг авсан материал бэлтгээд нэг 40 гаруй хувийг цуглуулж хийгээд зарцуулаад явж байна.
Үлдэх хэсгийг бол одоо энэ нутаг орныхан Бремерлийн сургуульд суугаагүй хүн байхгүй, цаашдаа тэнд дэмжиж байгаа үрсад тэр сургуулиар дамжихгүй гэж байхгүй. Энэ талаас бол сум орны нөхдүүд ус нэлээд сэтгэл гаргаж хамтарч зүтгэх байх гэж бодож байгаа. Нөгөө талаар энэ хүний маань олон сайхан найз нөхөд шавнаар би энэ нөхдүүд бас дэмжиж энэ дэмжлэгт бол одоо болох байхаа гэж найдаж байна. Тэгээд энд түрүүн зарим сонссон нөхдүүд нэг нөгөөгөөсөө сонсоод утас шөрмсөрч гисэн би оролцох ёстой. Хаана яаж одоо уулзах мөнгө төгрөгийн хамт өгвөл яах вэ гэсэн ийм юм бас ярьж гардаг юм байна. Энэ ажилд оролцох, сэтгэл санаагаар оролцох хүн янз бүрийн одоо дурсамжууд байдаг. Дурсамжаа бичиж өгөхөд одоо их сайхан юм гарах юм байна. Төрөж улсуудын дурсамж ирсэн. Одоо ерхэд нөхөрлөж авсан, шавны байсан. Одоо нутагорны зарим улсуудын тэр сайхан дурсамж бичиж ирүүлсэн байна. Энэ мэтээр одоо холбогдох, сэтгэл санаагаа хуваалцах ийм хүмүүсүүд бол энэ доорх утасны дугаараар бидэнтэй холбогдож болох юм. За энэ зохион байгуулж байгаа ажил маань амжилттай болж та бүхнийг бүхийн босоо цагаан хэмээр ивэг холтгой гэж хэлье да.